Сайн байцгаана уу? Охид бүсгүйчүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Beauty Japan Cosmetics ерөнхий менежер Намон гэрэл октод та бүхэндээ маскны хэрэглээ ба сонголт гэсэн сэдвээр зөвлөмж өгөхөөр хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Сайн байна уу? Хаврын хуурай амьсгал ер нь маск нэмэлтээр хэрэглүүлэх зүгээр байдаг гэсэн. Ямар төрлийн маскнууд гэдэг юм бэ? За, маскны хэрэглээ бол маш олон төрлийн сонголттой бол байдаг. Хаврын үйлдэл болж байгаатай холбогдуулан бол яг өөрөө чи ярьсан асуудал одоо бий болоод байгаа тийм. Тэрхүү юунд илүү санаа зовоод байна гэдгээс шалтгаалаад маскныхын сонголтууд нь жоохон өөр байдаг. Өнөөдөр би та бүхэндээ маск нь ямар сонголттой төрлөөцтэй байдаг юм гэдгийг хэлнэ. Энэ болохоор тосон хэлбэрийн маск байгаа. Маск нь болохоор тосон хэлбэрийн шавар маск, салфетик маск гэсэн гурван төрлийн маскнууд байдаг. За тэгээ шавар маск болохоор арсны ерөөдөө таслахын хэмжээг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй арсан дээр юм гараад идэг тийм арсан илүү тохиромжтой байдаг байгаа. Холимог болон тослог төрлийн арстай бүсгүйчүүд маань хэрэглүүл илүү зүгээр байдаг. Тосон маск нь болохоор хуурай арсанд илүү тохиромжтой байдаг байгаа. Ерөнхийдөө чигшил тижэл өгөх зорилттой. Охидын бүсгүйчүүдийн илүү модонд ороод байгаа тийм трендлээд байгаа sleeping pack буюу шөнийн түрхдэг зорилттой маск байгаа. За энэ нь болохоор яг нүүрний тос шиг жигдэхээ ингээд сайн шингээгээд энэ чинь ардаас нь заавал гуйгаад ах шаардлага бол байхгүй. Маргааш өглөө нь босоод ирэнгүүт арснаас ч маш их хэмжээтэйгээр чигшил тижэл өгөх зорилттой гэсэн. Их гоё үнэртэй байна тий. Бааз зэргийн англин зөөлхөн нэр нэртэй. Тэгээд энэ нь болохоор дотроо хоёр төрөлтэй. Шарн болохоор цайруулах, ерөөсөө хүнсэт толгойтой байгаа тохиолдолд цайруулах уушгиатай маска сонгочихно. Энэ яагаад нь болохоор коллагентай маск буюу ерөөдөө өрчлөөний эсрэг хуурай арстай хэрэг өрчлөөний эсрэг маск хэрэглэе гэж байгаа тохиолдолд коллагеныгаа хэрэглэчихнэ гэсэн байна. За тэгээд мөн хоёр төрлийн гэж ер нь бол салфетик маскнууд дотроо маш олон төрөлтэй бол байдаг. Гэтэ энэ дээр ерөнхийдөө олон төрөлтэй маск сонгож авч хэрэглэж байгаа тохиолдолд те одоо жишээлбэл хүн бол 31 ширхэгтэй байдаг. Хүмүүс болохоор яг 31 ширхэгтэй ч юм уу 30 ширхэгт 70 ширхэгтэй маск авчаад өдөр бүр хэрэглэхгүйгээр 7 хоногт нэг ч юм уу 7 хоногт 2 удаа хэрэглэх гэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ яг юу гэсэн юм бэ гэхээр маскныхаа чанарыг аягүй муутгачих гэдэг. Олон ширхэгтэй маскны яг ерөнхийдөө давуу тал нь гэх юм бол өдөр тутамдаа хэрэглэх зорилттой өдөр бүрийнхаа чигшлийг өгөх зорилттой маскнууд байдаг. Тэгэхээр өдөр бүр хэрэглээд нэг сар хэрэглэж үр дүнгээ өгнө гэсэн үг байна. Гадуур болохоор яг ийм нэг удаагийн салфетик маскнууд бас аягүй зарагдаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр нөгөө хөл бүсгүйчүүд маань болохоор маскыг болохоор яг нэг удаагийн маскыг өдөр болгон хэрэглэх гэдэг эсрэгээр. Тэгэхээр энэ нь болохоор нөгөөтэйгээр ямар одоо учир дутагдaltaй вэ гэхээр арсыг маш их хэмжээтэйгээр нөхцүүлэх гэдэг. Асар их өндөр чигшилтэй маскыг өдөр болгон хэрэглээд байж болохгүй. Ширхгийн маскыг бол 7 хоногт нэг л удаа хэрэглэхэд их зүгээр байдаг. Хэрвээ олон ширхэгтэй маск хэрэглэх дуртай тохиолдолд тий энэ маска өдөр болгон хэрэглэнэ гэсэн байгаа. Тэрнгээрээ ерөнхийдөө яг ялгаатай. За тэгээд тосон маскыг бол 7 хоногт 2 удаа хэрэглэнэ. Шавар маскыг ч гэсэн ерөнхийдөө яг онцлог тохиолдолд буюу 7 хоногт 2 удаа хэрэглэнэ гэсэн үг байна. За зарим эмэгтэйчүүд маань ингээд ийм нэг удаагийн маскнуудыг ингээд минутаас нь хитүүлж тавих гэдэг илүү их чигшил тижэл өгнө гэж бодоод байдаг. Одоо энэ зөв юм болов уу? Буруу юм болов уу? За салфетик маскны тухайд бол хуурай арстай хүмүүс бол 20 минут хэрэглэх ёстой. Энгийн болон холимог арстай хүмүүс бол 10-15 минут тавихад илүү тохиромжтой байдаг. Маскыг хэтрүүлж удаан одоо жишээлх юм бол 30 минут хэрдээ тавих гэж байгаа тохиолдолд илүү эсэргээрээ те үйлчлэгээ үзүүлнэ гэхээсээ илүүтэйгээр арсны гүний нөгөө чигийг илүү их алдагдвал сорог болж гэдэг гэсэн гадагшлуулах гэдэг гэсэн байгаа. Тэгэхээр маск тавьснасаа илүү ихээр асуудалтай болох магадлалтай учраас те маска яг тухайн минутын дагуу тавьж байвал илүү үр дүнтэй гэсэн байгаа. Би өөрөө туслаг арстай болохоор энэ хүн маскыг их сонирхож байна л да. Энэ маскын туслаг арстай хүмүүст ер нь тохирох болов? За энэ витамин С-тэй маск маань болохоор өөрөө чи арсанд болно. Тэгээ чиний ерөөдөө арс чинь баг зэрэг юм хандлагатай байдаг учраас бол шавар маск нь илүү тохиромжтой ах гэж бодож байна. Энэ нь болохоор нөгөө арсан дээр гарсан батгалшилтыг айлгах үйлчилгээтэй. За тэгээ батга гарахаас сэргийлэхээс гадна бас сайруулга үйлчилгээтэй. Одоо хаврын өдрөнд болж байгаатай холбогдуулан арс аягүй хуурашаад. За тэгээ дээрээс нь арсны өнгө ерөөдөө хар бараа өнгөтэй учраас энэ бүх маск нь арсны өнгөг гой сэргээж өгдөг гэсэн үг байна. Тэгэхээр чигшил тижэл өгөхөөр хамтар чиний тасчгийн хэмжээг тэнцвэржүүлж өгнө гэсэн үг байна. Тэгэхээр яг нөгөө тухайн хүмүүс маск сонгохдоо бол яг өөрийнхөө арсанд тохируулж сонгоно нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол ямар үйлчлэгээ яг амар байна тэрийг аягүй сайн бодож байгаа маскныхаа сонголтыг хийвэл илүү зүгээр байдаг байна. Хэрвээ ажил ихтэй цаг замуутай бүсгүйчүүд маань болохоор нэг удаагийн маск хэрэглүүлээд тохиромжтой гэсэн. Өдөр болгоныхаа чигшлийг яг авч чадна гэсэн тохиолдолд те олон ширхэгтэй юм уу эсвэл юм шавар тосон маскнаас
зөвлөгөө байж авах боломжтой гэсэн үг. За маскны талаар хэрэгтэй зөвлөгөө өгсөн наман гэрэлтэй баярлалаа. За баярлалаа.